Эрдүртийн цагт аимшигтай хэрцгий нэгэн Они байсан. Они хүмүүсийг алж бүх зүйлийг устгаж сүудихийг оролцсон. Гэхдээ түүнд садаа болох нэгэн байсан. Түүний нэр бол Момотаро. Одоо бидний мэдэж аним эхлэхэд нэгэн хүү өрөөгөөрөө дүүрэн буу өрөө тавьчихсан. Уцаар чиний зодоонд оролцсонд уучлаарайч гэх шиг. Дахиад хөөгтчихлөөч гэх шиг. Тэгтээ хамаагүй гэд схем нэг сууж байх болно. Энэ үед аав нь хөөгтчихсэн гинэ гэд ууртаа орж ирэнгүүтээ нэг сайн дэлсэд авна. Болж юм уу зөлөг. Аав та дахиад үйлчлүүлэгчтэй ч гэсэн алдсан бидтэй гэж өрүүлсэн. Хүү аав руугаа яасан ч чам шиг хүн болохгүй. Цосон холбоогүйдээ баяртай байна гихчлээ нусан бацааны өсвөр насны синдром нь илэрч байна. Энэ үед утсан дуурч эвгүй уур амьсгалыг таслана. Аав нь архины захиалга авахар ярьж байхдаа хүүгийнхээ багийн зураг руу харахад хүүдээ маш их хайртай гэдг нь мэдрэгдэнэ. Балкон дээрээс аавыгаа явахыг нь хард сунгаа өргүүлэх байсан бол баян айлтал өргүүлчихгүй гэж төлөө бодлоо дотроо хадгалсаар л байна. Йоо энэ хүүхдийн нэрээ хиндэ ч хэлээд байгаа. Нэрээ тэр буунууд нь хин буу юм шиг байлаа шүү. Нөхөр өрөөндөө хийцгүрээд сууж байтал гадаа нэгэн тэсрэх дуу сонсох. Гайгаад эргээд тартал хар утаа шиг зүйл хөлнөөс нь татаад чирээд гаргаад ир. Манан дундаас One Piece-ийн адмиралууд шиг цамцаа тогтчихсон нэг гар. Хөөш чи ичиносо шики мөн үү гэж асууж амжаа үгүй юу? Нөгөө хүргэлтэнд явсан аав нэрээд машинаараа төс гítэл мөргөнө. Галс машинтаа хүүгээ суулгаж аваад новш гэж тиж биднийг олцглоо. Одоо гадаад явж галуу шууганы мах эдий барий гэдэл. Тэр зур хүн та хүн дайраад алчглаа штэ бла 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 гэдэл. Аав нь хүүдээ чи Онигийн цусыг өвлөж төрсөн ч төхөр. Тэр хүн бол Момоторогийн цусыг өвлөж төрсөн хүн гэж хэлж амжааягүй юу? Эднэр чи одоо хайшаа юм бэ? Дандаа хэрэгтэй мэдээлэл төр үсэрч гарч ирээд ах юм. Машин дээр нь үсрээд гараад ирлээ. Нөгөө нөхөр машин дээр нь гүйцэж ирээд дээрээс нь нөгөө хар утаа шиг зүйлээрээ машиныг нь бүрхэж аваа. Яг харахгүй зогсоход хүргэж машинаасаа үсэрч мөн. Энэ үед бид Момоторо нар Они нарыг хортон шавж шиг л үздэг. Заавал устгах ёстой оршихуу гэсэн хатуу үзэл бодолтой болохыг мэдэж ав. Нөгөө гар Шикийг барьцаалчихсан байж байх үед Момоторо болон Они нарын хэдэн мянган жил дайтаж ирсэн түүх үнэн байсан хэмээн үгүйсээр аав нь орж ирнэ. Аав нь мөн адил Момоторо байсныг мэдсэн Шики шок. Энэ ямар айтах үг вэ? Шики шок. Энэхүү дулаан эхэлж эхэндээ энэ тэнцвэрхэн үзэж байсан боловч яалтчгүй аав нь ялагдаж эхэлнэ. Цуяшо хөгшин Онигийн л цустаа төрсөн болохоос биш тэр чинь ямар ч гэмгүй хүүхэд. Йоо гал ахгүй бол үнэхээр MVP юм аа. Үнэхээр сайн байгаастай. Ийм шалтгааны улмаас тэр байгууллагаас гарч нуугдаж амьдрах сонголтыг хийсэн байна л да. Дайсан яг аавыг нь дуусгах тэр мөчөд Шикигийн нүднээс нь цус асгарч Шикигийн галзуур эхэлнэ. Онигийн цусны хүч болон Момоторогийн хар утааг удирдах байгаа төрөл зүйлүүд нь нийтлэг талаараа тухайн хүмүүсийн онцлогоос нь хамаарч бүгд өөр өөр хүчтэй байдгийг Шикигийн Момоторотой хийсэн тулаанаас харж болно. Ийхүү тулаан Шикигийн талд эргэж эцсийн цохилтыг хийж хувирлаа дууслаа гэж бодтол дураагч нь бүр амьд үлдээ зогсохгүй төхөж ирээд Шикиг маань алахыг оролдоно. Эцсийн удаа аав нь түүнийг өөрийнхөө бие зохицоороо хамгаалж хүүдээ Момотороч тэр Онигийн ч цуснд ялагдахааргүй хүчтэй болоорой гэд амьсгал хураана. Шики аавынхаа амьгүй болсон цогцыг тэврээд гашуудад сууж байхад нь ард нь гинт роликтой нөхөр гарч ирнэ. Цочоод эргээд тартал. Бам! Мань нөхөр сэрэд тартал амийг нь тагалчихсан, гар хөлийг нь сандалтаа уйчихсан. Гүндалаа ах шиг 1299, 1300 гэд нэг гар дээрээ сунаж байна. Роликчин гай бол хүчин сэргсэн Они нарыг олж Они байгууллагад тэнцэх хүчтэй эсхийг нь шалгадаг академийн багш юм байлээ. Өөрөө ярьж дуусаад мань хүний амны хаалтыг нь автал аавыг минь яасан ямар нэгэн болсон уу? Будаа олгож хувирган шүү гэдэл цамнаж гад. Аав нь Момоторо болохоор ингэж урлаж байгаа хэл та. Хор хүргээгүй л юм байлаа болно. Роликчин чивний амьдралын 35 секундыг дэмий өрлөө. Хасах нэг оноо. Түүний хувьд бол шалгалт хэдийн эхэлсэн бололтой. Нилээн хинхэх гар болтой шүү. Шики ямар ч байсан тайвшрыг шийдээд дээшээ хартал. Йоо энэ одоо яг яадаг царай вэ? Угийн чам шиг юм ойлгохгүй нөхдүүдэд таарсан нэг арга байдаг юм. Гэж хэлээд үгийн зөрүүгөө зангиагаараа боогод эхэлнэ. Хүчээр Онигийн цусыг нь гаргаж удирдах чадах эсхийг нь шалгаж байгаа юм байна. Шикигийн амьдралын ганцхан өдөр болсон зүйл шүү дээ. Мэдээж яаж чадах вэ? Чи тэнцээгүй л гэж аав. Өрөөлөгчин чи толгоогооч тэр цусаач тэр ашиглаж чадахгүй. Хэрэггүй хүнийг дуусгах нь ямар ч ашиггүй гэж дайрахаар зэхэхэд Шики түүний бүгжөрөө хуруугаа зүсгэж цусаа удирдах байгааг нь харсан даруйда орой л нь одоо л нэг юм орж байгаа гэлтэй.
Ямар ч л байсан гараа шалан дүүрж гүйж байгаад нэг буу гаргаад бууд. Аз гэж бодоод дуусгах гэх үед Шики маань галзууралтайгаа тэмцэн зогсоо. Ингэж нэг юм роликчингоор чи ойны байгууллагын цэргийн сургууль болох Разазу академид арий гэж тэнцлээ. Энд бид Момоторо нарын эсрэг тэмцэх бэлтгэл хийдэг. Нэг ёсондоо дараа үеэ бэлддэг газар. Сайн багшийн ачаар ангийнхантайгаа гоёхон мэдчихлээ. Энэ одоо яг яадаг байдлаа. Шики ангид орж ирээд шууд нэгэн дүнсгэр царайттай маргалдаж эхэлнэ. Ангийнхан хоорондоо ч гэсэн нэг түнчин муутай л харагдав. Эхний хичээлээр сургуулийг танилцуулах ёстойч энэ удаад хөөцөлдөж тоглоно. Тэр хөөн бусад сурагчид нь 3 баг болж хуваагдаад тоглоом эхлэх бөгөөд сурагчид цусаа ашиглаж бол харин роликчин ашиглахгүй. 3 хүнтэй багт 2 бөмбөгтэй, 2 хүнтэй багт 1 бөмбөгтэй, барианд заавал бөмбөгтэй орох ёстой. Барианд ороогүй сурагчийг академиас гоо. Шики дүнсгэр царайт болон ягаан өстэй нэг баг болж тоглоом эхэлнэ. Эхлэнгүүд шууд Шики дүнсгэр царайтай араас мод барьж ирээд цохихыг оролдож асуудлаа шийдэе гэж хөдөлнө. Манай Шики ч нэлээд зуулттай гар боллоо шүү. Өө нэр үнийг цус эрдэлтийн чөлөөлөлт гэдэг. Урт болохоор нь хэлбэрчлээд бүгдээрээ шууд чөлөөлөлт гэдээ явжээ. Түүний чөлөөлөлт нь баруун гар дээр нь 3 хүрээ гарч ирнэ. Мэдээж Шикийг болгож тавина. Энэ үед дүнсгэрийн дайралтад ягаан ус оногдох гэж байхад Шики маань хамгаална. Гэхдээ энэ ягаан устын дотор нэг 2 туйлт үнэн мөнөртэй л байгаа юм да. Тэр хэлээгүй юу? Өөрөө ч удирдах чадхааргүй моног зүйл гаргаад ирлээ. Түүний чөлөөлөлт нь их чин юм шиг байгаа. Хинч дайрсан түүнийг хамгаалдаг автомат жолоолох та. Ягаан устыг бүснүүлж байх зуур захирал гихч эрэм нь мэдэгдэхгүй нэг нөхөр роликчтай ярилцаж зогсно. Момоторо нарын гарт өгөж байгаа оны нарын ихэнх нь хүүхдүүд байдаг. Тэдний гарт задланд орж аимшигтай өхлөөр өгдөг. Тийм ч учраас тэд бүгд л хуучин хар бараан түүхтэй. Ядчил тэгш хэрэгтэй деважин гэж байдаг байгаасай гэж ярилцсан. Энэ зуур дүнсгэр ягаан устын чөлөөлөлтөд үзэж байгаад ялагдчих эхэлнэ. Чөлөөлөлт гэдэг нь ойнгийн цусны хэлбэр хатуу байдлаа чөлөөтэй өөрчилж чад. Тэдний сонирхол, сэтгэлийн шарах, амьдралын туршлагаас нь хамаарч юу бүтээж байгаагаар нь түүний амьдралыг харж болдог ч гэх яриа бий. Арик Шики маань дүнсгэрийн тулааныг харж чөлөөлөлтийн учрыг ойлгож М4 А1 гар бөмбөг шидэгчтэй загварын буу гарган ирж ганцхан удаа буутахад дүнсгэр шок. Их цус ашигласан болохоор ягаан үст ухаан алдаж Шики хөдөлж чадхаа бай. Роликч нь та хоёр цусаа удирдах хэмжээгээ тааруулж чадахгүй байна. Хэтэрвэл өөхөх авилтай. Манай хүн бас хөөрхөө ягаан устд санаа зовоос. Тэгээд эмч дуудаж өгөхөр бол. Роликч нь анх тоглоом эхлэхэд хэрвээ намайг алчихвал шууд дуртай салаанд чинь оруулж өгнө гэсэн болохоор дүнсгэр царайд шууд алах зорилготойгоор дайрна. Энэ анимид тийм ч олон дөрүүдийн бэкстори гардаггүй. Яг үндэ дүнсгэр царайд маань угаасаа ийм устдыг боддоггүй, хуваа хичээсэн гай байгаагүй. Ээж нь оны аав нь Момоторо. Ээж нь бүр өөрийгөө оны ч гэдгийг мэддэггүй байсан. Учир нь гэвэл оныгийн цусны хүч идэвхжээгүй үед өөрийгөө ингээл хүн гэж бодсоор амьдарч ирсэн гэсэн. Момоторо оны хоёр гэр бүл болоод хүүхэдтэй болоход ойныгийн цус давмгаалж шууд цусыг нь өвлөж төрдөг. Дүнсгэр нэг ихчтэй байсан бөгөөд ихч нь хөөх юм дүүгээ ааваасаа хамгаалж тухайн үед чадах зүйлээрээ л цаг хожиж дүүгээ хамгаална. Харин аав нь бүгдийг нь хөнөөчихсөн гэж бодоод хаяад яваад өгнө. Ингэж л одоогийн дүрсгэр ийм ууртай ааваасаа ээж ихчийнхээ өшөөг авахын тулд дайралтын салаанд орох гэж улаарад байгаа юм байл. Энэ үед роликчин шалгалт дуусаагүй байна. Үлдсэн хэдэн минутанд нэг бөмбөгөө хайж олох уу эсвэл миний гарт байгаа нэг бөмбөгийг булааж авах уу? Тэгэхэд манай хоёр зөрчилдөж хамтрахаар болж амжилттай бүтэж бөмбөгийг аваад дүнсгэрт өгөөд явуулна. Роликчин Шикид бөмбөгөө авч баринд орсон хүн нь тэнцэнэ. Бөмбөггүй чи унана гэж хэлтэл. Йой, энэ царайг харалтаа. Шики шокроод байж байтал дүнсгэр чамд өртөө үлдэж чадахгүй. Тэгэд буцаад гүгээд хүрээд ирнэ. Гэтэл нэг жижигхэн ямар ч амтан химбэ нэг илдүүтэй зүйл. Оны нарын шуудан зөөдөг их л хурдан амт юм гин. Шууданд Кёто дэх оны нарын байгууллага руу Момоторо нар дайрсан тусламж хүссэн мэдээлэл ирж. Ингээд сурагчид маань тийшээ дэмжлэгийн салааных нь туслаж дадлага хийхээр явна. За ингээд тэд Кёто дэх оныгийн дэмжлэгийн салааны нууц баацд ирлээ. Тэр хооронд Момоторо байгууллагын хоёр нөхөр оныгийн 3 дугаар салааг бүтнээр ирчихсэн. Энэ хоёрыг одооноос Томо жижигэ гэж дуу. Бас тийг нохоо сармагчин гуруулаас хольж гаргаж авсан камерата. Тэр нь зөвхөн онийг л Томо нь арай гайгүй. Жижигэн оныгийн биеийн бүтцэд задлан хийхдээ бүр донтчихсон. Жинхэнэ гаж навших. Дэмжлэгийн салааны ахмад эмчгээд нэг хүүхэмсэг нөхөр академикныг өгтөж аав. Ямар ч тач манайхан хувцас солиод тусламжийн ажлаа эхлүүлнэ. Баазал халлага болсон газраас 2 гаргүй 2 хөлгүй болчихсон. Нэг оны ирсэн байх ба хүүхэмсэг зүгээрс нэг салааны ахмад болчихоогүй гэдгээ харуул. Гар хүл хоёрынх нь нэгийг нь сонгуулад эдгэж өгнө. Төвний чадвар нь өөрийнхөө цусаа уулгаад оныгийн эдгэх чадварыг хурцгадаг. Гэхдээ их хөгж болохгүй. Оныгийн бие нь даадаггүй учраас нэгийг нь сонгуулсан юм байна. Манай роликч нь Томо жижигээ дээр очичихсан. Жижигэгийн өрхөнд орсон гэдгээ мэд. Жижигэгийн хүч бол
цогцонд хар утаагаа шингээж түүнийг удирдах. Үнийг нь мэдэхгүй ойны нар бааз руу зөөчихсөн байсан. Ингэснээр жижигэ баазын барьшлыг мэдээд авчихсан. Томоогийн утааны чадвар бол хаалт гаргах. Тэр хаалтаа хүссэн зүйлээ оруулж бас гаргаж чаддаг. Мөн нилээдгүй хүчтэй. Роликчин дагуулуудтай хариуд дэмжлэгийн салааны бааз руу яваад өгнө. Дэмжлэгийн баазд жижигэгийн удирдах буй цогцнууд босоод ирчихсэн. Манай хэд үзэн. Чеке маань буу барьчихсан духанд нь сум зоогоод гүгээд. Жижигэрүү байгуулгаас нь уцаар ярьж Шикийг бусдаас онцгой гэх мэтэл ярина. Судалж үзмээр байгаа нь элт мэдгэхээр заваан царай гарна. Дүнсгэр хөгөмсөг 92 цогцос шатаах зуух руу явж байтал. Жижигэ томоо хоёр баазад ирчихсэн. Томоо баазыг бүсэлж байхдаа яг таарч хүүхэмсэг ирүүлдэж дүнсгэрийг мэдээ өргүүлэхээр зүгтаал. Эмч гойг томроод ахаар нь овоо үзэх юм байхтаа гэж бод. Юу вэ? Хэдэн секундэд л дуусна. Мамотаро нөрөө бүсэлж авчихад нөгөө царай муутай камерын дараагийнхаа нэгээр жижигэ нууц хөдрөө авчруулжээ. Эн чи одоо ямар гэчийн тэвлэх аргагүй. Дүнсгэр буцад дээр ирээд мэдээлэл хуваалцж байтал камера нар аль хэдийн хүрээд иржээ. Энэ их тэмээ сурагч шар уст. За түүнийг одооноос шар устай хаваасаа гэж дуудана. За арай богинохноор нь шууд хаваасаа л гэжээ. Гэхдээ жоохон эвдэрхий хаваасаа заяа. Залууга өгтөл нь халамжилдаг гэх юм ааш. Аймхай тэр хоёр нэг өрөөнд орсон ба аймхайг шүүгэнд нуугдгээд камератаа үзэж эхэлнэ. Түүний чөлөөлөлт нь гартаа бэлий үсгээд дайсанд нь цусан наалцаар байх юм бол түүний шууд боол болгочихдог. За тэгээд нөгөө камераг чинь нүрээ өгдөг гэж байгаа л ёстой болгочтой. Нөгөө камераг дуусгачаад хаваасаа аймхайг халамжлах ажлаа хийж байтал нэг гонжгор камера ороод ирнэ. Энэ камераг хөөх юм нь хаваасаа дийлэхгүй бялуу зодуулна. Үүнийг харсан аймхай арай гэж өөрийгөө зоригжуулан байж өөрийнхөө чөлөөлөлтийг гаргахтал ёо гаалгал. Аймхай хүүхэд байхдаа нэг охин сайн байсан юм шиг байгаа. Түүнийгээ бүтээж нэг осондоо нэгдээд ажгүй хувцастай бол тээ. Тэгээд бүр юу айх жинхэнэ эвгүй бүжигчин гарвал ямар ч л байсан нөгөө хаваасагийн дийлэгөө камераг бол ялцдгийг. Жижигэ роликчин хорсныхаа дараа камераг оруулж дотор нь дэлбэлсэн. Дэлбэрэлтийн дараагаар роликчин сэргийж бааз руу буцахаар захив. Дүнсгэр эмчтэр буцан иртэл томоо зогсож байна. Ингээд жижигэ Шики хоёр дүнсгэр томоо хоёрын дунд тулаа хэл. Жижигэ Шики хоёрын тулаан сонирхолтой өрнө. Жижигэгийн нууц хөдөр нь хуучин хамтран зүтгэж болох Момоторо бөгөөд ойныг үзэн яддаг нэг. Түүнийг өгснийхэн дараа жижигэ цогцыг нь босгон ирж хар утааныхын чадвар болох татга хүчний скиллийг нь хэрэглүүлж тулалддаг арга барилтай. Өрсөлдөгч нь хоёр Момоторотой нүүр тулж байна л гэсэн. Шики яаж чадахгүй ялагцаар л байна. Бүр төлдөө өрхөд бид нэг зүйлийг мэдэж ав. Гэхдээ аним дээр нэлээд өмнө л гарсан л да. Энэ үед нь хэлвэл илүү сонирхолтой болох юм болов уу гэж бодсон. Эрт үед Кишин гэж маш хүчрхэг ойны байсан. Цусыг нүүлсэн нэгэн маш зөөхөн тохиолдолд гарч ирдэг бөгөөд Кишиний хүүхдүүд нь 8 төрлийн онцлог элементээр бусдаасаа ялгардаг. Эдгэрх чадвар энэ бүр бусдаасаа тис ондоо. Шики галын элементийн онцлогтой тэр хүчин сэрж жижигээг буулгаж авна. Роликчин бааз руу нэвтэрж орохдоо эхлээд энгийн хүмүүсийг тулаанд өргөдүүлэхгүй тул ягаан устыг дуудаж чөлөөлөлтөөрөө дөргил төгж уулын хөрсний гулгалт үүсгэж хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн амжилттай хэрэгжүүлнэ. Дүнсгэр томоо хоёрын тулаан дээр ангийнх нь ууртаа нөхөр нэмэгдэж томоогийн иргэнд нь нэг сайхан буулгаад ав. Мөн энэ үед роликчин томоогийн бүсэлтийг эвдэж орж ирснээр томоо 3 эсрэг нэг үзэх асуудалтай тулгарна. Гэхдээ л томроод бүгдийг нь дуусгахнаа энэтрийг яг үнэндээ барахгүй өөрийгөө хамгаалтаараа хоржчихсон. Умсаа мэрээд л сууж явах бол манай хэд тоогчгүй хаяа цаашаа яваад. Бааз руу ороод хартал жижигэ өвхийн ирмэг дээр ирчихсэн амь тавьж байна. Роликчин Шикигийн гарыг цусаар буудахгүй. Тэр ирээдүгээ өөрөө сонгох гэж бодоод жижигээг өөрийн гараар зүрхийг нь нэвцэлбэж дуусглаа. Томоо жижигэгийн цогцсон дээр ирчихсэн. Яагаад өвчлгсөн эвтэж байгаа юм бэ? Тэгж болохгүй шүү дээ. Дөнгөж охинтой болчиход гэж авдیں۔ Жижиг юм уу дурак өөрөө охин хүүхэдтэй байж яаж тэгж онийг хүүхдэд тийм хэрсгийг хандж чадчихсан байна. Шики ухаан орж өөрийнхөө ялсандаа баярлаж үгс нөхдийнхөө өмнөөс харамсан сууна. Роликчин ийм хэцүү өдрүүд цаашид их тохиолдох болно. Сэтгэлээ бэлтгэж байгаа юм шиг л аргадангуй хандна. Сурагчид маргааш нь актем руугаа боцохоор болж хүүхэмсэг юмж гарган өгч тэднийг өдөж өглөө. Роликчин хичээлээ орж оны байгууллагын тулааны салаа, тайнуулын салаа, дэмжлэгийн салаа гэж 3 хуваагддаг. Актемийн сурагчид цусныхаа хүчний онцлогоос нь хамаарч элсдэг. Яг нь манай Шики бол хизээж хичээл хийдэггүй гаргадаг нь бол тодорхой. Гэхдээ хэрэндээ л хичээгээд байгаа бол та энэ ангид ер нь ягаан уст нүдний шилт хоёр л хичээл хийдэг заяа. Ууртаа нөхөр хаваасаа амхаа юус анхаарахгүй. За тэгээд роликчин багш 2-2-оор нь амралтын өрөөнд хойрлохаар бол тий. Нэг хүн сондгоор нь тэр нь багштай орно. Бүгд л багштай орохгүй байхыг бодно. Шики дүнсгэртэй орохгүй гэж хичээнэ. Хаваасаа амхаатай нэг өрөөнд орохын тулд яанч гинүдээ ямар ч үсэн байнга секс хийн гэдэг юм. Үлдсэн хэдэн хайчлуудаа худаад дөрөв нүд нь багштай, Шики дүнсгэртэй.
Харин хаваасаа ягаан өст хоёрыг багш нэг өрөөнд оруулахар болдгийг. За энэ хэсэг нэг тийм онц биш шууд алгаслаа. Момодоро байгууллагын албаны нэг өрөөнд Цубакири буюу жижигээг алсан Шикийг хүчтэйл байж таарна гэж түүнийг агнчих юм бол миний үнэлгээ нилээд дэвшлэн гэж довоо шарлуулсан бодолтой алхана. Зурагчид бүгд халуусанд альжаалаа тайлж байх ба аймхаа бүр хаваасаагаас тил тавцсан. Одоо гадаа байгаа та яана гэдэл байжсэн чинь үүдэнд нэрсэн гараа дээр гэж зогсож идэгэн. Роликчин гамшигаас хамгаалах сургалтыг эхлүүлж эргүүл хийчгээд ирээ. Та хэд хоолоо идэд байж бай. Гэж хэлчихэд яваад өгнө. Эргүүл хийгээд явж байтал нөгөө хөөрхөн амтан чинь мэдээд амжуулахаар иржээ. Захирал залгаж байна. Энэ хоёрын яриа нь яг академийн сурагчдыг нэг ойлгож хамтран ажиллаж чадвал илүү хүчрэг болно гэсэн бодолтой байж. Уул нь их зөв бодолтой байгааз сурагч нь л харин бүтэхгүй гараад болохоос биш. За ямар ч байсан нөгөө хэд маань охид хөвгүүдэрээ заалан тавагдаад унтахаар болжээ. Гэрлээ унтраагаад аимшигын түүх ярьж байтал гинс сүнс гараад. Ууртаа нөхөр сүнс байдаг байжээ бариад авъя гэд үсэртэл ийм жил болно. Дүнсгэр царайд хэр хүчтэйг нь бүр харъя гэж авна. Шики айсандаа чөлөөлтөй гаргаад бэлтгэлийн залаа бүр нураачна. Яг үндэ тэр сүнсэн захирал нь байсан бөгөөд жоохон тоглолцохож маргааш нь манай хэд бүгд л дөрөө хөврөгчсөн гадаад төрхөө өнгөлөн талдаж дадлага хийхээр хотод ирж. Багш Шикид энэ хаягаар очиж цусны шинжилгээ өгөхөөр яв. Мань нэр яав дээ хэнэггүй гарын болохоор хажууд нь яг идөрнөж өсөн фестивалаар дайраад гарахаар шийднэ. Баяр үзэж сонирхоод явж байтал нэг хүүхд буудлагын талбай дээр нэг дугаартай шагналыг аммаар байна. Идэрхий жижигхэн байна гэсээр гомдлохтой таарч буудаж авч өгөхөр болно. Нэг гисэн пайзыг онлоод гохоо дартал дахиад нэг сум ирээд зэрэг онно. Гайхаж хараад хөөсөндөө тэд бүгдийг нь буудаж унгаагаад тэр хэд байсан хүмүүсийг аламаар болно. Хоёр хүүхдэд тоглоомнуудаа хувааж өгчхөд тухтаа нэг газар ярилцсан сум. Тэр хоёр маш сайн яриа сонирхол нийлж буу халж байснаа гинт нэрийн мэдэлцэж аваагүй санаад Шики мэдээж худал нэрээ хэлнэ. Харин түүнийг бол Микадо гэдэг юм байна. Шики түүнээс юу хийдгийг нь асуух үед би бол цагдаа муу хүмүүсээс энгийн иргэдэг хамгаалахыг хүсдэг болохоор гэж хариулдаг. Энэ өхөр яг муухан эсхийг нь нүдэрээ харж байж л мэдээж хуулийн хүрээнд шийдэхийг хүсдэг. Гэхдээ түүний дарга нь болохоор тийм биш. Эсрэгээрээ бүгдийг нь барьж хориод тушаал дэвшгийг л боддог нөхөр байдаг болохоор баг зэрэг санаа зөрөлддөг юм гэдэг. Энэ залуу гэхдээ нэлээд зөв залуу шиг санагдчихаз орой болж Микодог дарганд дуудаж Шики бууд руугаа явж явах үедээ уцсныхаа дугааруудыг солилцож аваад тус тусынхаа мөрийг хөөхөр яв. Микодо дарга дээр ирчихсэн нөгөөх нь нэлээд уртаа нөхөрөө загнаж байна. Яг өндөө бол Микодо момотор байжээ. Цагдаа болж хувирчгаад Шикиг энэ хотод ирсэн гэдэг мэдээллийг нь авчихсан хайж байгаа юм байна. Танилц энэ болчгор өөдгөө навштай. Түүнийг шинэ гэдэг жинхэнэ цусны мөнхөн. За одооноос түүнийг шууд холчгор гэж дуудана. Хүний гараар могоо бариулахтаа бүр жинхэнэ мэрэгжилтэн болчихсон навш. Шики бууд руугаа явах замдаа түүнтэй сайн найзууд болж чадах бололтой шүү гэд хоёр талдаа зэрэг бодж идэг. Энэ нь том үйл явдлын эхлэл байлаа. Өнөөдөр бол хотын тагнуулын байртаа очиж танилцах өдөр. Мэдээж роликчин Шикийг бол зэмлэхээ мартахгүй. Тагнуулын байр нь ингээл номын дэлгүүр байдаг ба ингэж л ямар ч сэжим ахуулгүйгээр мэдээлэл солилцдог юм байна. Мэдээж энд ч гэсэн газар доорх байгууламж байгаа. Гэхдээ тэднийг бол оруулдаггүй. Хэрвээ та хэд баригдах юм бол та нарыг тамлаж байгаад л баазын байршлыг хэлүүлнэ гэж бодоод мэдээлэл гэдэг хүчтэй тэд ямар хүчний онцлогтой гэдгийг мэдих төдийд л бид төрүүлж шалгаж эхлэх болно. За тэгээд энэ нөхөр бол дэд ахмад юм байлээ. Сурагчдад баахан номын дууншин. Шики маань гадаа энгийнээрээ юу ч болоогүй юм шиг алхаж чаддаггүй. Тэгээ өчигдөр өрөөнд бүр яаж зүг зүгээр дими тэнэд яваад исэн юм бол өстой бүү мэд. Роликчин энэ хотын CCTV-нүүд Момоторо байгууллагатай холбоотой. Хэрвээ цусаа ашиглавал мэдээлэл нь цаашаа дамжиж тэр хавийг хариуцсан Момоторо нар ирдэг. Тийм болохоор юу ч болж байсан бити ашиглаарай гэж сурагчдад сануулдаг. Орой болж Шики цусны шилжгээгээ өгөхөөр яв. Маргааш бүгд сонирхсан салаанд очиж илүү гүнзгий танилцгаа гэж лөндөн болгоно. Манай хүн нөгөө шинжилгээг өгөх газартаа ирчихсэн. Яа бас л тажингуй болохоор өвцөнгөө барьсангүй гэдэл. Бодоод байжсэн чинь нөгөө гар нь хармаар байвал харал да гэд мань хүний бүр гойжуулаад авна. Тэгснээ бүр бантаа сонин царай гаргасан чинь зандын юм бол их чинь авчихгүй гэж наадыг. Цаадах чинь бүр зүгтаа л алгуулдээ. Яагаад ингэсэн бэ гэхээр Шикигийн цусыг өвлөж төрсөн хүн маш бага залуу насны дээрээ нас ордог юм байна. Багахан дурсамжтай болгож өгөх гэсэн юм гэн шүү. Тэгэхээр манай Шики эрд өгөх бас магадaltaй л боловчж байгаа. Гэтэ голдор болохоор гайг байха те. Шики Мокадотой уулзаж кино үзэхээр цаг товлсон юм байна. Гэхдээ түүний сүнс нь ирдэггүй. Хоёр тахилтай ууны голдол яг үлдсэн баг. Академийн зам гараад явж байтал эгчдөө хоёр хүүхдүүд зөрөөд зам гарч байдаг. Цаад талаас нь ачааны машин хүүхдүүдийг харалгүйгээр маш хурдтай ирж байлаа. Дүнсгэр тэр хоёр хүүхдийг аврахын тулд чөлөөлтөд ашиглан машин руу маш хурдан дайралтыг унгана. Хүүхдүүдийг аварсан боловч яг CCTV ажиллаж байсан газар болж таарна. Момоторо байгууллагын хяналтын төвд ойныгийн цусны чадвар идэвхжлээ. Тухайн бүсийн Момоторо нар руу мэдээллийг илгээлээ гэж байдаг. Микадо дээр хулцгаар ирчихсэн хотод цусаа ашигласан тэнийг байна. Түүнийг барьж аваад тамлаж байгаад Шикийг асууна. Гэхдээ мэдэхгүй байх магадлал өндөрлөлтөө. Хэрвээ тийм бол түүнийг алчгаад дараагийнх нь барьж аваад хэлүүлье гэж сайкодож байтал. Микадо энэ ойныг алхаа болъё. Энэ чигээрээ хүүхдүүд өгөх байсан байна. Түүнийг аварсан байна. Би зөвхөн хүн алдаг ойныг л ална. Хүн алдаггүй ойныг алахгүй. Энэ бол миний дүрм гэж идэг. Улчгар ямар ч хамаагүй аргаар ойны нарыг ална. Тэгэхгүй бол би тушаал дэвшиж чадахгүй шүү дээ гэдэл. Угаасаа энэ их муу хүн л дээ.
Сурагчид бүгд тагнуулын байрны нууц бааз дэрчгсэн. Тагнуулын салааныхан нусгаанууд юу ч мэдэхгүй гай боллоо гэсэн маягтай. Ямар тач тэд актем руугаа буцах гээд бэлдэж байдаг. Ройлогч нь дүнсгэр танд чиний хийсэн үйлдэл буруу биш ч зөв бас биш. Дараагийн удаад хүчтэй болж өөрийнхөө биеийн чадвараараа авраарай гэж байдаг. Шики эмнэлгээс ирсэн тул юу ч мэдэхгүй. Ирээд дүнсгэр хүүхэд аварсан. Би түүнийг өшгөлгөж л явдаг гэж бодсон шүү дээ гэж авдیں۔ Тэгсэн дүнсгэр амандаа би дахиад л авч чадаагүй гэж хэлдэг. Хүүхдүүдийг өөрөөр хөдлөн тэр болтол амраад ав. Гээд тус нь өрөө гаргаж амраахаар тараадаг. Үзэгдэл солигдож нэгэн цэнгэний газарт дэрэмжт юм болыг 5 жилийн ойгээд бутавч байна. Чиний орж ирэнгүүтээ шууд хүүхнүүдээ гарга. Энэ цэнгэнээ одоо зогсоо. Ажил байна. Хин та нарыг ямар ч нэр хүндгүй байхад чинь өдөө зэрэгт хүртэл татлаа мартаагүй үсттэй. Гэдэл ёстой бааварлаж гарна. Дүнсгэрийн зургийг үзүүлээд энэ хүүхдүүдээр дамжуулж олуулах гээд байгаа юм байна. Шиний хулгайнуудад нэг арх авчихсан байх ба тэдэнд бүгдэнд нь өгөх болно. Арх өгдөг нь өөрийнхөө хар утааг ямар нэг юмтай ойлоод тэр хүмүүстэй уулгах нь тэр хүмүүсийнхаа юу харж байгааг харж чаддаг чадвартай. Чадварынх нь нийт потенциал нь болохоор 24 цагийн турш нийт 36 оны лимиттэйгээр ажилладаг. Хулгайнуудын нэг нөхөрлөө залгаад чиний хажууд түүнтэй адилхан хүн байна. Хараадах гэсэн чинь дүнсгэр яг дөрөөрөө зогсож байдгийн. Нөгөө амарч байгаа хүн чи юу ээ? Гэхдээ энэ болчоор бас л тэгж байгаад л айгүй гүйлгээ ухаан сайтай заяа. Тэр хүн хооронд тэр осол босон газрыг эргэж байна. Тэгэхээр гэснээ өөр нэг нөхөрлөө залгаад чи дараагийнхаа их нэртэй унтсан биз дээ. Хэлвэл юу болно гэж бодож байна. Хажууд чинь нэмлэг байна. Нууцаараа нэвтэрж орох даалгаврыг өгнө. Дүнсгэр маа нэг хөрхөн нөгөө охинд санаа зовоод ямар байгааг нь харах гээл хүрээд ирчихсэн. Үүднийх нь хүнээс асуусан чинь уулзалтын цаг дуусчихсан гээд оруулдаггүй. Тэгээд буцаад гарч байтал хулгайнууд бөөнөр ирсэн машин цуу үгүй бол тэр охиныг алан шүүгээ сүрдүүлээд аваад явчихна. Хулцгар дүнсгэрийг нэг нь нууц газар авчирчихсан. Чи шикийг тань үздэй. Хэл тэр охин санаа зовж байгаа үздэй. Хуроод муу хүмүүс олон шүү. Магадгүй нэг гаж хүн түүнд наалтчаад ямар нэг юм хийж магадгүй шүү гэж хэдэг. Мөхөөгийн гар. Хулгайнуудын босс тэрнийг харж байх үргийг өгөөд өөрөө түр гарлаа гээд яваад өгдөг. Актемийнхэн хөдлөх цаг нь болж цуглардагч дүнсгэр байхгүй байгааг мэдээд хамгийн муу нөхцөл байдал энэ дүүргийн момотоноор бол олон талаараа аюултай нөхдөд. Гээд дүрс момотороо байгаль руу солигддог. Улчгар ройлогчин Шики хоёр хамт байгаа. Тийм болохоор нэмэлт хүч авах гэж энэ хоёр хийцгүү гар дээр иржээ. За энийг нь Ванга, энийг нь Саксу гэж нэрлэе. Саксу нөхөр нь босож ирснээр чи дүүрэгт маань дураараа орж ирлээ. Тийм болохоор алчхан шүү гэж орилж идэг. Харьцаа муутай нөхдүүд everywhere. Ванга яах гэж ирснийг нь асуух үед улчгар Кишиний хүүхдийг барих сэжвэрээс атгаад авсан. Миний яриаг сонсох уу гэдэг. Энэ Ванга Саксу нөхөр хоёр нь болохоор тулааны донтой юм байлээ. Тэгээд Шикиг ройлогчтой давхар тулалбал дийлэхгүй гэж бодоод энэ хоёр дээр ирсэн юм байна. Мөн нь нохоо газтай. Бас нэрээ Ванга Мокото байгаа юм чинь ганц Кишиний хүүхэд зүгээр эцтэй гэж наадیں۔ Тэгэхээр Мокото бол бас л муугүй хүчтэй л гэсэн үг байж таарлаа да. Тагнуулын салааны ахмад Масуми гэдэг энэ нөхөр энэ үеийн явдалд тулааны салааныхныг оролцуулахгүй. Хэрвээ тэд хөдөлгөл бусад баазыг хэн хамгаалах болж байна гэж уурладаг. Үр дагаврыг нь боддоггүй. Хэрэггүй нэгэн хэрэггүй өглөөр л өхнөөс хамаагүй гэж идэг. Нилээд чанга нөхөр болтой шүү. Ямар ч байсан. Гэхдээ дүнсгэрийг энгийн иргэд болох гангстер бүлэг хулгайлаад аваа явсан гэдгийг бол мэдж байдаг. Тэгэхээр аль хэдийн ажлыг хийсэн л гэсэн. Тэгээд үргэлжлүүлээд бидэнд хуучны Токиогийн тулааны салааны 100 момоторог цусаар бороо оруулсан элит дайчин Модоно байна шүү дээ гэж авдیں۔ Манай ройлогч нь ч бүр ийм элит дайчин байсан юм байна штэ. Яаж яваад багш болцсон юм бол та. Дүнсгэрийн байга газрыг олчихсон одоо дайрч орхол хүллээ гэдгийг. Тэгэхээр энэ нөхөр жоохон хариуцлага мэдрүүлэх гэж албаар ингэж хэрэггүй хөлөөр өхнө үз гэж хэлсэн юм байна штэ. Дэд ахмадаа ройлогчтой цуг яв гэтэл Шики бид ч гэсэн цуг явмаар байна гэсэн чинь юу гэж таах вэ? Харин ройлогч энэ үйл явдалд оролцуулж туршлагажуулна гэд тулааны хувцсыг нь бэлдэж өгөөд бүгд оролцохоор болно. Дүрс буцаад момотороо байгуулга руу шилжиж Саксу нөхөр Ванга хоёрыг та хоёр ройлогчтой тулалд хүсэж байгаа зүйл чинь тэр үсттэйгээд улчгаар яриад зогсож байдаг. Улчгаар тэр хоёрыг угаасаа тулааны хорхоотой гарууд учраас саналыг татгалзахгүй гэдгийг бол мэдэж байсан мэт л нөгөө саналыг нь хүлээж аваад Шикиг улчгаар Мокото хоёр ройлогчинг Ванга Саксу хоёр амлан авахар болтгий. Ванга Мокотог мэргэлэхээр болж түүний мэргэнд удаан харилцаатай болох хүнтэй учирна. Гэхдээ ялахгүй ганцхан зүйлээс энэ харилцаа нурах эрсдэлтэй гэж байдаг. Тэгэхээр бас л хөөрхөн үзчихдэг гараа байстай. Улчгар нойлд хулгайнуудынхаа толгойлогч руу яриад хажуудаа байгаа хувинтай усаа наадах руугаа сайн цацаад өг гэд бүр 2 удаа засуулдаг. Гадаа нь манай хэд ирчихсэн Масума тагнуулын салаанд орно гэж лөвчгнүүдээс нүдний шилтийн чадварыг нь ашиглуулж сайн суралцах хэрэгтэйг нь ойлгуулж өгнө. Энэ нөхрийг нэх хамаатай биш болохоор нь ярихгүй л яваад байгаа шүү за. Яг энэ сизон дээр бол огт хэрэг болох дүр биш. За тэгээд Масума мэрэгчлэнүүдийг яаж ажиллаа хийдгийг харж байгээд дэд ахмадын чадварыг харуулна. Түүний чадвар бол цусаа хуруу шүлэнд хийгээд чихнийхэн хажууд сэгсрэх чимээгээр нь хүний тоо барилгын бүтцэн харагддаг. Бүр өөр хүнч ашиглаж болдог нөхцөлтэй юм байлээ. Тэгэхээр бас айгүй ашигтай чадвар байгааз. Шики хамгийн түрүүнд би туршиж үзьгээд гүйж очиод сэгсрэлтэл дотор нь муухараад бөлжчихнэ. Дэд ахмад миний туршлагаас үзэхэд IQ багтаа хүмүүс ашиглахад үр нөлөө нь ингэж анзаарэгддэг.
Гэсэн чинь ууртаа нөхөр бүр тэнийг амар шоолно. Өмнө хэлжсэн та ягаас нүдний шил хоёр хичээл хийдэг гэд. Тэгээд нүдний шилтийг бас л чадвар нь тагнуул тохирох юм чинь гээд сэгсрүүлсэн чи юу вэ? Толгой мотоож таардгийг. Бүлчэд нас. Газарт 2 хуруу шил цус суунах бөгөөд Шики тэр 2 цусыг аваад кармалчихна. Тагнуулын салааны ахлагч битгий дими тоглож цаг өрөөд бай. Мэдээлэлээ хил хитэл барилга дотор ганцхан оны байна. Өрхөө зогцсон уу очиж шалгачихъя гэд цусаа долоотол үл үзэгдэгч болчихно. Түүний чадвар нь өөрийнхөө цусыг долоогоод 10 минутын турш алга болж чаддаг юм байна. Нэвтрээд яваад ортол ямар ч өрх ямар ч хүн байдгүй. Бүгд дотогш орж ирээд ууртаа нөхөр арай гэж даалгаварт гарч байхад хийх ажил нь хаалга эвдэгч байх гэжтэй уур урч байна гэж чөлөөлтөй гаргана. Түүний чөлөөлт нь хэр уулсан байгаагаас шалтгаалж өөр зөвсгүүд гарч ирдэг. Гэхдээ тэр дандаа олж байдаг. Одоо утахгүй сайн танигднаа. Дүнсгэрийг сулалтал хожихор дүнсгэрийн нүдээр харж байдаг. Ус цац гээд 2 удаа цацуулсан нь ийм учиртай байсан юм байна штэ. Сулагдаад шууд лэмлэг явна. Хүүхдүүдийг барьцаалчихсан байгаа гэдгийг. Энэ олжгарын чадварын сул тал нь ч гэх юм уу. Тэр орчин болон ярьж байгаа зүйлсийн чимээг нь сонсож чаддаггүй. Гэхдээ чимээг нь сонсож чаддаг байсан бол үнэхээр амар чадвар байгаа штэ. Дүнсгэр сулгацсан даруйдаа эмнэлэгт орно гэд зөрүүлээд байдаг. Тагнуулын салааны ахмадтай хүртэл амуурайгаа давна. Ройлогч нь түүнийг явуулахгүй бол юу ч хэлэхгүй хүнгээд явуулахар болдог. Гэхдээ тэд хулчгар дүнсгэрийн нүдээр харж байгаа тэднийг ажиглаж байгаа гэдгийг мэдээгүй л байгаа нь том асуудал үүсгэнэ. Ройлогч нь дүнсгэр Шики 3 эмнэлэг рүү хөдөлж эхлэхэд хулчгар Ванга Саксу 2 дээр орж ирээд за цаг боллоо гэдэг. Ройлогч нь урилгагүй цочин мэдрээд за та хоёр явж байгээд өөрөө эргээд өөр газар руу явчихдаг. Харин нөгөө хоёрыг эмнэлэгт ирэхэд эмнэлгийн барилга шатчихдаг. Мэдээж шатаасан хүн нь энэ өгөөд хин шатаалгасан гэдэг нь бол ойлгомжтой. Хин ч орж чадахгүй хараа зогсож байхад манай хоёр шууд яваад орчихдог. Яваад ороход дүнсгэрт халуун хэцүү байсан бол Шикийг галын элементийн онцлогтой болохоор ч тэр юм уу ерөөсө халуун санагддаггүй. Дүнсгэр шууд хүмүүсийг очиж аварч чадахгүй байгаадаа бухимдан уурлахад Шики тавьшруулан бүгдийг нь аврах арга байгаа гэж хэлэн нөгөө хуруу шилтэй цусыг нь гарган өгч сэгсрүүлтэл дүнсгэр чадаж байдаг. Цаадах чинь бас л өндөр IQ-тэй болж таардаг. Тэгээд дүнсгэр байрлалыг нь зааж өгөөд Шики хүмүүсийг аваад манай хоёр маш сайн гар нийлж ажиллана. Хамгийн сүүлд нөгөө охиныг аврах ба Шикигийн охиныг тэрврээд зогсож байсан газрын дээвэр нь орох үед дүнсгэр анзаарч охинтой нь хамт үлхээд өөрөө дарагччихна. Охиныг аюулгүй газарт хөрвж өгчөөд буцан орж дүнсгэрийг аврандаа. Тэр хоёр хэсэг суун босон явдлын талаар ярилцсан. Намайг барьцаалах гэж тэр хүүхдийг алгах гэж оролцсон. Түүнд дүү байсан. Хэрвээ дүүд нь бас аюул тулгарвал яана гэтэл Шики тагнуулын салаа туслахгүй гэж бодсноо. Өө надад нэг найз байгаа. Гэд Мокодо руу залгах үед Мокодо холжгортой хамт байж байх ба дүнсгэрийн нүдэнд Шики мөн уцаар ярьж байна. Гадаа чимээнд нь Шикигийн яриа сайн сонсогддгүй. Тэр үед нь Мокодо бас байна уу? Чиний орчны чимээнд сайн сонсогдохгүй байна гэх үед Улчгар хараан тэгснээ гадаа байгаа юм шиг байна. Бороо орж байна уу гэж асуух үед Шики гараараа бороо тосох үед Улчгар мэдчихнэ. Энэ үед ройлогч араас нь дагаад байсан гарыг камергүй газар хүртэл дагуулад явчихсан за. Гараа тэр хиний хин гихч нь вэ гэж асуудаг. Намайг 20 дугаар салааны ахмад Саксу сан гэдэг. Гэж өөрийгөө танилцуулж аваад эдэг хүн хөндлөнгөөс олцохгүй сайхан үзэлцгээгээд гараад ирнэ. Ройлогч нь ч бас удаан хугацааны дараа нэг сайхан тулдах нь гээд бараг баярлаад л байх шиг. Тэр хоёрын дулаан гардан дулаанаар эхэлнэ. За тэгээд олон тав энэ хоёрын дулааныг үзүүлж өгдөг юм л дээ. Ер нь бол энэ Саксу нөхөр дайралтыг нь хуулбарладаг юм байлээ. Гэхдээ манай Мокодог нэг ч нээлттэй зөгж чаддаггүй. Тулаан яг эвгүүрээд ирэх мөчөд Ванга хаанаас ч юм гарч ирээд бэлэм нүдүүлсэн Саксуг аваад яваад өгнө. Шики манай найзын дарга нь хаягийг нь олоод өгье гинэ гэж бахархалтай өнгөрөхөд дүнсгэр гэр бүлийнхаа өнгөрсний талаар ярьж өгнө. Өмнө нь ярьж байсан шиг хоёр хүүхдээ болон эхнэрийг ойны гэдгийг мэдсэн мотороо болох аав нь ээж эгчийг нь алсан. Гэхдээ эгч нь алуулж байхдаа түүнд сүүнд яваад ир гэж мессеж бичнэ. Цаг очиж өгсөн байдаг. Гэртээ орж ирэнгүүтэл ээж эгчийнхаа цогцыг хараад шууд галзуурчихна. Дүнсгэрийн аав нь түүнийг маш хүнд гэмтэн одоогийн сорвиг нь өгч цус алдаад өвгөн бизгээд хаяад яваад өгсөн байдаг. Тийм учраас л энэ эгчдүү хоёр хүүхдийг өөрийнхөө эгчийг санан хайрлаад байгаа юм байлээ. Түүний түүхийг сонссон Шики бүр уйлчихсан. Би үгүй шүү л гэж аав.
Шикигийн утсанд хаяг нь ирж хаягаар нь гэртэнд очтол бас ядчихсан байдаг. Энэ бол мэдээж холчгорын хагаралдуулах явуулга. Охины гэрийг шатаалгасан хулгайны бүлэгмийн нөхөртөө ярьж байна. Дахиад нэг ажил хийчихвэл одоогийнхоос 100 дахин илүү ихийг олох боломжтой ажил байна гэж санал болгодог. Тагнуулын салааны Ахмад дүнсгэртэй ярилцаж байгаад гарч ирэн түүний очисон газар бүртэн төрүүлээд очихсан байдаг бол түүнийг барьцаалах үед ямар нэгэн чадвар ашиглажчихсан байна. Түүнийг харах ч юм уу сонсож байх магадaltaй. Түүнийг одоо тусгаарлана гэдэг. Хүүхдүүдийг нэг сайн зоригцуулж аваад урайлагчтай стратегийн уулзалт ихээр явна. Саксуу гайгүй үдгээд босоод иржээ. Гандан буурдахгүйгээр одоо раунд 2-аа хийн. Ванга тийм зүйл байхгүй гэж маргалдаж байхад улчгар Макодод хандан чамд шижигтэй биш вэ нүү? Тэр хүүхдүүд бол ойныгийн аварсан хүүхдүүд байсан. Эвдэж байсан эмнэлгийн шатчихсан. Дараа нь чамаас гэрийн хаягийг нь асуусан. Дахиад л шатчихсан. Наад наацуу гих этгээддээ итгэж болж байгаа юм уу? Үнэн сэтгэлээсээ итгэж болох хүн мөн үү? Гэт төрхөрж идэг. Үнэндээ тэр ихчдүүг аварсан ойныг би барьчихсан байсан. Гэхдээ яг энэ хэсэг нь л үнэн. Цаашаа бол жинхэнэ худлаа буурж өгнө. Намаа гинт байх оронд тэр зүхтаачихсан. Чи бод тэр ойны цусаа ашиглажчихсан. Цусаа ашиглаж байхыг нь харчихсан учраас гişэний хүүхэд гэрч үлдээхгүй тэр хоёр хүүхдийг дуусгахаар оролдож байгаа юм. Мэдээж тэр төгс төгөлдрийг хүсдэг. Бусдаасаа хүчрэхэг болохоор тэр ойныг ч бас дуусгах үзэгдэг. Бас нэг зүйл гişэний хүүхдийн элемент нь гал. Энэ олон галын хэрэг. Хэрвээ чиний найз гээд байгаа наацуг гэгч чинь ичнөөсөө шики байвал яах вэ? Гэж авдیں۔ Үнэн амар хорчнаас хөвөн авш. Хэлэгч үг алхав. Тэгсэн ч Микодо итгэхийг хүсдэггүй. Улчир харин хэрвээ миний зүв байвал чи өөрөө зохицуулаарай гэд тулдаг гараанд нь бат хийгээд авна. Актемийнхэн 2-2-ороо хуваагдаад нөгөө хулгайны бүлэгмийг хайж байх ба Шики Микодо руу залгаад байршлыг нь хайгаад өгөөч гэж залгадаг. За ингээд энэ бүлгийн сүүлчийн тулаанууд эхлэх мөч ойртож байна да. Актемийнхэн Микодогийн өгсөн мэдээллийн дагуу гангстер бүлэгмийн байранд ирсэн байх ба гангстеруудын байранд шатаж бүлэгмийн бүх гишүүд нь өгсөн байх. Улчир дахиад л охины гэрийг шатаалгасан нөхрөөр шатаалгацсан байдаг. Шики ирээд яагаад дахиад шатчих вэ гэд гайхаад байж удал Микодо хүрээд ирнэ. За тэгээд л түүний үгийг сонсохгүй өөрийнхөө хүүхдийн зулаа шиг нэмгэн тархиараа намайг хуурлаа барьлаа гэдэл эргэж буцахгүй гэж араараа тавьсан авгааш гэл уурлан хулчгарын хэлсэн үгэнд итгэж түүний талд бацсахсгоор болдог юм да. Ролигч бид яагаад Момоторотой ингэж байнга үхлийн тулаан хийдэг гэж бодож байна. Тэд бидний сул дорой хүчгүй шавьчиг л боддог. Бид хүн хүч дутуу гэдэг нь үнэнч ингэж тулцаар байвал Момоч тэр онийч тэр хоёулаа устгах бол. Тийм болохоор бид хүчтэй гэдгээ харуулах хэрэгтэй. Бид хүчтэй байж л тэд бидний үгийг сонсож инхийн хэлцээр хийж чадах болно. Они Момо энгийн иргэд хамтдаа амьдарч болох ертөнцийг бид хүсэж байна. Түүнд хүчтэй гэдгээ харуулж чихийг нь зулгааж байгаад өөрийн үгийг хүрхгүй эсвэл тулалгүй өөрийгөө ойлгуулгүй түүний бодсон шиг алуурчин нэгмүү чөтгөр болж дуусах уу? Өөрөө сонг гэж түүнийг зоригжуулан тулаанд бэлэн болгоно. Нөгөө талд холчгор муу золиг хийсэн хэрэгээ нуун дарагдуулахын тулд хулгайны бүлгийг шатаалгасан нөхрөө өөрийн чадвараа ашиглан харж байгаа дүрсээ шилжүүлэн автобусд оруулж дуусгана. Гэрчиг устдаг. Нөгөө дөрөв нийлээд дүнсгэрийн нүдээр харсан тагнуулын бааз руу ороод иртэл хинч байдаггүй. Холчгорын нүдэнд яалтчгүй л харагдаад байдаг. Харин баазтай хүн байхгүй л байгаад байдаг. Манга саксуу хоёр холчгорыг тавлаад явж байтал өөрийгөө хар талаас хараад эхэлдэг юм. Тэг гайхаад эргээд хартал тагнуулын салааны ахлах дүнсгэртэй цуг үл үзэгдэж болчихсон. Дүнсгэр маань Apple Vision Pro-го эргүүлчихсэн араас нь ролигч болон актемийнхэн нэг сайхан болоод гараад ирнэ. Улчгарын байж байгаа царайг нь ганц харчихал та. Чаддаг юм а чадаагүй хүний царай юм л байдаг. Тулаан эхлэх яг л тэр мөчөд улчгар шууд цухтаага далгуулна. Мэдээж тооцоотойгоор дүнсгэр араас нь хөөгд явна. Гэхдээ цухтаачихна гэж би өрөөж бодоогүй. Бүр шок. Мокото Шикиг зайндаа гарчихъя. Хинч саад болохооргүй газар халдсан гэдэг. Шикиг тагнуулын салааны Ахмад дагаад явна. Саксуу ингээд 2 дугаар үе эхэллээ модоно. Манай хүний чадварыг нь бас хуулбарлчихжээ хөргий. Шууд дайна. Ролигчин шүхрээрээ хамгаалаад сурагчид руу хандан наад орилогоо та нар зохицуул. Дөөрэгчд сонирхол алах гэж авдیں۔ Шууд анид нас. Саксуу бөөн уур. Харин Ванга өөрийг нь сонгосонд баяртай байлаа. Амьхаа нүдний шилд ягаан өстэй айж харин хаваасаа бол үзүүл үзийгээ байжсэн чи ууртаа нөхөр урдуур нь орж байна. Та нар байж бай. Би үзнэгээд бие бэлдээд гараад ирлээ. Ролигчин хажуугаар нь зөргтөө тусламж иртэлтэс чи угаасаа сууг ялах талаар бүү бод гэд хэлжтیں۔ Учир нь бүр их уурлуулад сайн зэвсэг гаргуулах гэд хатгаад хайна. Ууртаа нөхөрөө чөлөөлтөй гарах талаа хос богино сэлэм гараад ирнэ. Ролигчингийн чадварыг хуусан учраас алсаас тайрна. Муу зохимжтой зэвсэг гараад ирлээ гэдэл бодоод байж идэл яг хажууд нь сагсаа ирээд first blow ууртаа царайтай ашгүй ойрон дулаан болчлоо гэд дайрч байтал бүрэлд ортно. Сагсуу түүнийг ёстой нүдэж гарна. Чам шиг сул дорой нэгнийг үнэхээр их үнзий яддаг өхөс талдор гэдэл. Яг алах гэж бодол ууртаа нөхрийн уур нь эцдийг хүрч бүх цусаа ашиглан далавч үтэгээд босоод ирнэ. Овоо энэ тэрүүгээр нисээд л тулааны байдал өөрчлөгдвөө гэтэл үгүй ээ. Ролигчингийн газраас гаргаад байсан лууг нь гаргаж ирээд нэг далавчийг нь таслаад байна.
За ёстой баларлаа да гэтэл царийн сэргэж ирээд л байсан хамгийн сүүлийн хүчээ шавхан эргэлдэн хуйларч дайралтай хийтэлээ сагсуугаар хамгаалж чадалгүй ууртай гарын ялдаар энэ хоёрын дулаан өндөрлөнө. Нөгөө талд ройлогч Ванга хоёрын дулаан хэлж байх ба Ванга нэг боулингийн бөмбөг гаргаж ирснэ. Энэ миний Азийн эд зүйл байгаа юм. Энд тавьчихыг гээд тонготол ройлогчингийн дайралт хэрэг. Ирээд түүнийг нь гаргачихна. Ройлогчийн чадварыг нь мэдэхгүй учраас шууд буцан хойшлно. Ванга хар утгаараа таарад хүзэр өгдөж эхний гарч ирсэн хүзэр нь генжцүү шиг юмд оруулснаа хурдыг нь 0.3-аар багасгадаг гинэ. Тэгснээр Рагнарок сэлмийн 8 гээд мань үнийг сэлмээр энэ тэндээс нь бүлээд хөлгөөнийг нь хорно. Дахиад нэг хүзэр суглах бөгөөд танкны карт гаргаж ирэн галлахад овоо мань хүн шүхрээрээ хамгаалчихсан байдаг. Харин дараагийн карт нь Хүлэг Баатар байдаг. Тулж ирээд шүхрийг нь балбасаар байгаад эвдэлчихдэг. Цавчуулах нь дээ гэж бодтол сэлмийн 8-ын хоригийн хугацаа дуусч өөрөө бултаж амжин танк руу дайж дэлбэрлэхэд Ванга аль хэдийн дахиад сугалчихсан энэ удаа сэлмийн 4. Хоёр сэлмтэй Хүлэг Баатар гарч ирэн дайралтыг нь хамгаалахад хүрсэн дайснаа 5 секундын турш маш ихээр хурдыг нь багасгадаг нөлөөтэй болж таарна. Загсууг бодвол харин Ванга түүнд хүрхэн битгийл бүр нэг цавчаад авна. Чич домог шигэ биш юм аа, сул дорой юм аа гэж далчнаад урагшаага алгасан чинь цусаар бөөлжөд наадгийн. Ройлогчин анханасаа нүдэнд харагдахааргүй жижиг цусан бороогоо оруулж түүнд нэвчүүлэн дотор ирэхнийг нь гэмтэж байжээ. Гин алдсанаа анзааран хойшоо хурж хүзрөөс хултал мордон Хүлэгт Баатар гарч ирснээ өөрийг нь цавчаа ичтээ. Тэгсэн харин уруу хаарсан картууд нь азгуутлыг илтгэдэг. Тэр нь өөрт нь ч бас хамааралтай болж таардаг. Ройлогчин шууд дайлтаа эхэлтэл уруу харсан саваны 7 гэх картыг гарган ирж хамгаалсан боловч уруу харсан учраас хамгаалж дийлэхгүй оногдно. Ванга газар бүр балбарчсан хөвтөж байхдаа нэг карт сугалтал тэр нь уруу харчихсан чөтгөр болж таарна. Цаа чин бүр бөөн баяр. Энэ чөтгөрийн карт нь Азийг нь эргүүлж авчирдаг юм байна л да. Хүч чадлын карт гэдэг ганц эвэртэй арслангаар солигдоод ройлогчин лөө ёстой завсаргүй дайрна. Ройлогчин зүгтааж гинт эргэж хараад шүхрээрээ хамгаалж эхлэх бөгөөд арслангийн эвэр шүхрийг нэгт сүлбэх үед нөгөө анх авчирсан Азийн эд зүйл гээд байсан боулингийн бөмбөр нь хамгаалж амин гараад маш том ягаан устдих шиг юм гаргаж ирээд цусан далаа урсгаад л ялчдаг. Вангаг устгах юм болов гэж бодсон ч харин өнөдөггүй. Ууртаа нөхрийг эмчэд өгөх гээд сурагчид явсан хойгоор нь Момогийн туслахууд нь ирээд сагсууг аваад явна. Тэгэхээр Ванга сагсуу хоёр бол хоёулаа л амьд гарч байгаа юм билээ. Дүр солигдож дүнсгэр хулчгарыг хөөгд гүйж байх ба нүдний чадвараа ашиглан барилгаас унгаалаа гэж бодтол дүнсгэр ямар айхтар залуу илээд зураад л авсан байлгүй яах вэ? Араас нь хөөсөр байгаад нэг өрөөнд орсон чинь дотор нь сууж байна. Дүнсгэр чи энгийн хүмүүсийг оролцуулж бохир тоглосон. Би чамайг заавал ална гэд чөлөөлөлт гарган ойрттол нөгөө айгаад өмдөндөө шийчих гээд байсан нөхөр чинь үх чи тэнийг минь гэснээ тэр давхарыг тэслээд хайчдیں۔ Урдаас бэлдчихсэн л байсан юм байл л дээ. За ямар ч байсан дахир дутуу болчихсон байх хэвээр. Хүчээ сэлбэж босож ирээд заавалчгүй түүнийг ална гэд зүхтах гэтэл дүнсгэр тоосон дундаас гарч ирээд ямар ч өрчөөлгүйгээр хоолойг нь ирчин. Хулчгарыг яагаад ийм босон талаар Момогийн фейлээр гарддаг ч гэсэн гоё биш. Шоол тэнийг тийм болохоор нь алгацсан шүү заяа. За одоо ингээд бидний оргил хэсэг эхэлж байна. Шики болон Мокодо нар барилгын дээвэр дээр иччихсэн. Шики чи намайг сонсоодох л гэдэг. Мэдээж Мокодо бол сонсохгүй шийдчихсэн. Би чамд эцсийн мөч хүртлээ идэхийг хүссэн. Харин чи намайг ашиглаж хүмүүсийг алахыг оролдсон. Би чамд итгэж чадахгүй гэд тэнэгтээд хар утааныхаа чадвараар 4 ширхэг буу гаргаж ирээд тулаан эхэлнэ. Ашгүй нэг юм Шики маань ухаан орж би чиний найз чинь биш, дайсан чинь болжээ. Би чамайг нам цохож унгаагаад өөрийнхөө яриаг сонсгоод өгье гэж шийдтгий. Цусны чөлөөлтөй гаргаад дайртал хүн аалзны нөгөө хинч билээ дээ. Дөрвөлтөө болчихдог доктор шиг ёстой эвгүй тулааны арга барилтай нөхөр байлаа штэ. Шики тултгаар шийдсэн ч хүнд байлаасаа гараагүй. Хүчний давуу Мокодогийн талд байсаар л байв. Дөрвөн буугараа зэрэг галлаж эхлэхэд Шики өөрийнхөө чөлөөлтөөрөө хамгаалж байгаад бууныхаа буудах хүчийг нэмж байв. Энэ нь Шикигийн хувьд бол муу мэдээ. Тэр энэ янзаараа удахгүй чөлөөлтөнд хэсэхгүй задрахыг мэдэж байлаа. Хамгаалж байгаадаа болон шахагдсанаа мэдээ анзаарч гал нээтэл овоо хүчтэй дайралт хийнэ. Мэдээж цусныхаа хэмжээг удирдах чадалгүй иймэрхүү олон дайралт хийвэл өөрөө түүний өмнө үгээ сонсохоосоо ч өмнө унаад өгөх эрсдэлтэй байв. Игтэл тоож байгаа шинж алга. Мокодо нэг буугаа газарт зон агаарт хөрөн түүний дайралтыг гаргасан байх ба чи ч ёстой дорой нөхөр юм да. Гээд нээлттэй байсан тул эргэлзэлгүй будаж өрхөн. Гишиний цусны нөхөн сэргийг чадвараа бусдаасаа сайн тул яах вэ бас гайгүй л дэн. Энэ хоёрын дулаан Мокодо дайрч Шики цухтаадаг нэг л тийм уйдгартай болоод эхэлнэ. Шики гэнэт зогсоод нэрээ би яагаад ганцхан буу гаргаж чадна гэж бодоод байгаа юм бол гэж бодсноо нөгөө гартаа дахиад нэг буу гаргах гэж үзсэн боловч фейлдад дахиад л томж ирдэж эхэлнэ. Дайралтыг нь хамгаалаад зогсож байгаад имгэрсэн чулууг Мокодо руу зохиж дайртал юу Шики бол Мокодогийн хаанч хөрөхгүй болгоно тов тодорхой болно. Мокодо чулуугаар дамжиж ирж яг ирүүнд нь онлоо. Ойрын тулаанд ч сайн болтой шүү. Одоо бүр 6 ширхэг буу гаргаж ирээд Шики рүү эхний дайралтаар баруун гарыг нь ажиллагаагүй болгон гараа амчилж амжихгүй тэр мөчтөнд нүүрлөө нь буудаж унгаачихна. Түүний биед нь тулж ирээд эхний сум нь Шикигийн зүрхэнд шигдээ орно.
Хоёр дахь сум нь ирж байхад түүний галын элемент буюу Энки гэх чадвар нь идэвчнэ. Энэ удаа хоёр гартаа буута болж босч ирээд дахин дулаа эхэлнэ. Мокодо бүрэн хүчээрээ дулдаж эхэлнэ гэж байхыг бодвол хүчээ түүнд тааруулан дарж байжээ хөргий. Гэхдээ нэг дайрчгаад л дахиад зогтож эхэлнэ. Үнэндээ залхуу та наас. Нэгэн Микадо руу жижиг сумаараа буудаж байгаад мөрөнд нь нэг ононгуудаа баярлцсан авж ийн. Тэгсэн харин нөгөөх нь бүр хөөдөг буужин гаргаад ойлгомжтой ш. Шикээ зүгтэж байгаад оногтчлоо баларлаа ухааны юм бодоод байж исэн чинь харин хөөхөн зүгээр өнгөрцөн байдیں۔ Бууга байшинд зан хөндлөн тогтчихсон байсан. Мокодо руу шууд үсгэж ороод өшгөлөндөө. Гэтэл овоодоо гэмээр хоёр бууныхаа гар бөмбөг шидэгчээрээ хойшоогоо галлаж тэр нэрч яваад дахиад 42 арзмарын амтыг мэдрүүлнэ. Овог хөрхөн илүүд дугуй сайхан үзэлцэж биднийг баясгах нь гэсэн чинь харин гинэт галзуурчдیں۔ Энэ галзуурлан сэтгэл нь хит хөөрөл бас ингээ гараад ирдэм билээ. Галзуурчсан очоод ирүүнд нь бариж аваад ханд нэг оны номи рокет гээл 3 дахь нь гараа сунгаж хөлнөөс нь барьж аваад нийт 9 удаа түүнийг хүнд цохилт өгснээ дараа тээвэрлэж шиднэ. Энэ үед галзуурсан шикэдэ бол үзээгүй нэг л баларснаа ойлгосон Мокодо бүх хүчээрээ хамгаалж арай гэж ам гартал нүүрэнд нь тулж ирээд огоод байхаар нь бөөлжхнүү гэтэл амнаасаа 12 ширхэг буу гаргаж ирээд энэ хүрээд өгөхгүй гэж бодтол шики галзууралтайгаа тэмцэж халь тухайн орж Микадо би ухаанаа алдах нь арай гэж барьж байнд хурдан намайг дуусгах хийхгүй бол би чамайг алчих гээд байна. Хурдан гуйж байна. Би найзаагаа алмааргүй байна гэдэг. Микадо шийдэж чадалгүй тэнэлзээ зогсож байхад Масома Ахмад гарч ирээд нэг ирүүний шүл уулган цааш зохин унагна. За тэгэхээр Новши Момо минь энэ нөхөр хамгийн муудаа эндээс хөдлөөд хот руу орчих бол маш олон хүнийг цааш нь харуулна. Тийм учраас би анхаарлыг нь татна. Чи дуусга. Хариулт сонсохгүй босс хий. Түүнийг алах бодолтойгоор дайр. Тэрнийг алчгаад дараа нь чамайг би ална гэдгийг. Бас тэгж байгаад айгүй хурц өгтэй кул байгаа сте. Микадо би ийм биетэйгэр чадахгүй. Надад 5 минут хожоод өг. Тэгвэл би дуусгаж чадна гэж байдаг. Ингээд Масомо галзуурсан шикийг нь дулаан эхэлж байна. Масомо тулааны шалааных биш болохоор нэг их хүлээлт тавьд бол хэрэггүй. Ойртож чадахгүй манай гэрээ мах иддэг шиг нэг жижигхэн хөөрхөн утга барьчихсан. Өмнөх шикигийн дулаан зүхтаад л ямар ч байсан хөөрхөн торгоогоо л байдгийг. Энэ үед харин шикийг галзуурсан мөрлөө өөрийн ухаантай тэмцээр байгааг нь хэлдэг бөгөөд үнийг сонссон Микадо арай өдийг хүртэл миний алж ирсэн ойны нар бүгд ийм нулимстай байсан юм биш байгаа. Галзуурсан ойныг ухаан санаагүй аллахын зэвсгэл гэж боддог байсан. Тийм биш байсан юм гэж үү? Тэр галзуурсан ч намайг найзаагаа гэж дуудаж байна. Алахгүй гимтэхгүй гэж хичээж байна. Би ямар тэнэг байсан юм бэ? Гэж нэг юм ухаандаа хөрхий. Масома Ахмад хөл алдаж дуурах үед нь Шики галлаж нэг хөлийг нь таслаж хөдөлж чадахгүй байхад нь Шики өөрийн ухаантайгаараа зогтаач гэж хэлж уйлж байхдаа бие өдөрдөж чадахгүй миний үхэлд өөрийгөө буруутгаж миний үхлийг өөрч амьдрч болохгүй шүү гэж хэлээд эцсийгээ хэлнэ. Гал нэг тэрл өдөр ойлгочин гарч ирж түүнийг хамгаалсан байлаа. Цусан зэргүүдээрээ Шики рүү дайруулад үлдсэн цагийг нь хожиж байхад Мокодогийн утааны чадвараар үүссэн нууц хөзөр нь энэ үйл явдалтай давхцсан бэлэн болсон байлаа. Мокодо ойлгосон бололтой түүнийг бодож байсан шиг нь зүйл хийх хүн биш гэдгийг. Гэхдээ нэгэнт оройтсан байлаа. Түүнийг алхаас өөрөөр зовлонгоос нь чөлөөлж чадахгүй гэдгийг. Би өөрт байгаа бүх хүчээрээ дайрна. Гэхдээ гуйж байна. Битгий үхээрээ гэдэг. Шики бүр амтай голтой энэ дайралтаас амин гарсан байх бөгөөд тагнуулын салааны дэд ахмад ирчихсэн түүнийг имчилгээний салаанд хүргэж өгөхөөр яарвчлана. Энэ хооронд ройлогчийн Микадогийн урд очиход би хэсэгтээ дулдаж чадахгүй амархан алаад л азтай байна шүү гэж авдیں۔ Гэхдээ ройлогчин өмнө нь ярьж байсан шиг бид хилцээрийн ширээнд сууж инх түүх амьдрахыг л хүсдэг гэдгээ хэлэхэд Микадогийн нүд дахин нэгдэж тэднийг буруу боддог байснаа мэдэж гэхдээ хилцээрт хүрэхэд галзуурлыг зохицуулах ёстой биш гэж үг гэхэд тэр хэсэг нь л асуудал байгаа юм. Энэ бидний асуудал өөртөө олно. Гээд цаашаа явах гэтэл Микадо Шикийг сэрхээр нь миний уучлалыг таньжуулж өгөөч гэж идэг. Ройлогчин хариуд нь чи өөрийн биеэрээ хилдэ гэд яваад өгнө. Хүүгэмсэг юм Шикийг имжлэхээр иржээ. Гишиний хүүхдийн идэрэх чадвар бусдаас тис өөр болохоор манай хүн шууд л босоод ирнэ. Босож ирээд хөөх юм ухаантай байсан юм болохоор Масомогоос нэг хөлийг нь тасалсан дуучлаарай гэд сүгдөөдгүй тасарсан гээд байгаа хөлөөрөө толгойд ирнэ гიშгэж идэг. Аль хизээний идэх ч гэсэн байдаг. Мэдээж хүүгэмсэг имжилтэй бүтэн 2 гараа ургуулад байсан юм чинь. Нэг хөл бол яамаа л из. Миний хөл яхав чиний сэтгэл зүрхчэнд ороо байсан болохоор чөтгөрт эзэмдүүлчихсэн. Хяналтаа алдсан. Та нар ч гэсэн санаж яв. Галзуурах юм бол хэн рүү ч хамаагүй дайрдаг гэдгийг битгий март. Тийм болохоор бүгд хүчтэй бол гэж загтаг. Хүүгэмсэг эмч гишиний хүүхдүүд гэдгийг нь жаахан тайлбарлаж өгдөг. Гишин хамгийн анхны ойны. Тэгэхээр бүх ойнууд түүний хүүхдүүд нь гэсэн үг. Харин гишиний хүүхэд гэж нэрлэгдээд байгаа нь түүний цусыг хамгийн ихээр авч төрсөн ойныг хэлдэг юм байна. Түүнээс бол шууд утгаараа гишиний хүүхэд гэсэн үг бол бас биш юм байлээ шүү. Гишиний хүүхэд нь ойны нарын мөхлийн аюулд орох үед гарч ирдэг гих яриа бий гэж хэлдэг. Гэхдээ учир нь одоо ч тодорхойгүй. Чи Энки гих галын элементийг нь авч төрсөн. Одоогоор дөнгөж 10% нь ашиглаж байгаа гэж наадыг.
Тэдний эдгэрэх чадвар нь бусдаасаа өөр түвшний болохоор чи тийм гэмтлээс амьд гарч чадсан. Ийм хүчтэй учраас тэд бага залуу насны дээр нас ордог гэд өөрт нь илчигдэг. Чи гишүүний хүчийг ашиглалгүй өөрийн чадвараа сайжруулад гишүүний хүч чадалд найдахгүй байвал цааш та тэгээ зүгээр байлгүй дээ гэж явдیں۔ Амь настай холбоотой мэдээлэл ингэж хэлдэг гинэ нэг гар. Ёстой хайхрамжгүй гар шүү. Сонсож байгаа ч тэр зөвхөн эмнэлэг рүү нүцгэн ирсэндээ л санаа зовж байдаг. Ёстой таарсан гарууд. Сурагчид бүгд актем руугаа буцах гэж байдаг. Микато өөрийн биеэрээ Шикигээс уушлах гухаар ярьдаг. Шики түүнд хандан чиний хүний үгэнд автомтгай байдлаас чинь болж бид хүнд байдалд орлоо. Ухаантай юм шиг байж битгий чухал үед тэнэг болоод тэнэгэ гэж идэг. Микато бурууга хүлээн зөвшөөрч толгоогоо удаалгаж байтал тэр үед би ухаангүй байсан ч чиний дуу хоолой тод сонсогдож байсан шүү. Үнэхээр их баярлсан. Чин сэтгэлээсээ надтай тулсан учраас би эцээ хүртэл газуурлалтайгаа тэмцэж чадсан гэж бодож байна. Намаагч бас уучлаарай. Тус болсон шүү гэд түүнийг уучлдаг. Мукадо догдолж тэр ямар сайхан сэтгэлтэй хүн бэ. Үүнээс хойш миний хийх зүйл шийдэглээ гэж дотроо боддог. За үгээр Тоген Анки анимны маань сизон 1 ингээд дуслаа. Парт 2-ын турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Сизон 2-ыг нь гарахаар нь заавал оруулнаа. Цаашид болох зүйлс нэлээд тодроод ирлээ шүү те. Они болон Момотороноор эрх тэгш шинж дуух амьдрах ертөнцөө цогцлоод чадаасай. Сав дараарай баярлалаа баяртай.